За бүгдөөнд нь өдрийн мэнд. За манай арга хэмжээ эхлэх цаг маань болсон байна. За нийт цаг заваа гаргаж оролцож байгаа залуустай бүгдэнд нь баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн арга хэмжээ маань бол Cisco 2020 гэж байна. Тэгэхээр энэ нь 2020 онд 2 сард ингээд шалгалт шинжлэгдэж байгаатай холбоотой ямар шинжилтүүд орсон бай, хийгдэж байгаа бай, шинжилтийн дараа юу болох вэ гэдэг талаас энэ удаагийн вебинарыг маань зохион байгуулахаар төлөвлөсөн байна. За тэгээд хамтран ярилцахаар болсон мөнх хоёр маань бас ирсэн байна. За тань байна. Тань сонсож. Окей. За бид хоёр ихлээр өөрсдөө танилцуулъя. За намайг Басандож гэдэг. За Cisco-гийн CCNA, CCNP, CCIE хүртэлх бүх патчийг нэг нэгээр алхамаар явсаар CCIE 2018 онд авсан. Саяхан миний сертификат expire болоод бас сунгагдсан байгаа. За мөнхөр намайг Cisco-гийн сургалтыг ордог. За миний CCNP, CCIE яг сертификатын өсөж CCNP Окей. За мөнхөрийн дуу муу сонсогдож байна. Хоёлаа дүүж ойртож байгаа чангахыг ярих юм байна. Окей. За өнөөдөр таад үзүүлэхээр бэлдсэн байгаа хөтөлбөр маань бол эдгээр агуулгын хүрээнд явна. За ерөнхийдөө танилцуулга. За сүлжээний чиг хандлагын талаар тренд. За Cisco маань хэрхэн өөрчлөгдөж байгаа бодлоо. За тэгээд CCNA blueprint-ийн талаар дэлгэнгүй ярилцсан. Тэгэхээр CCNA өгөхөр сонирхож байгаа залуус байвал CCNA-д юу нь өөрчлөгдөж байгаа юм бэ гэдэг талаас харах бах. Дараа нь CCXX Enterprise гэдэг. За энэ дотор CCNP Enterprise, CCIE Enterprise-ийн талаар агуулж хэлбэл ярилцсан. За тэгээд одоо явж байгаа framework нь шинэ явж байгаа framework-ийн хацуулт нь юу нь өөр байгаа вэ гэдэг талаас бас ярилцсан. За тэгээд одоо байгаа хувилбараас буюу сертификаттай хүмүүс эсвэл одоо байгаа онлайн шалгалтаа өгсөн байгаа зарим хүмүүс CCNP-ийн хувьд одоо 3 шалгалт байгаатай routing and switching дээр. Жишээлбэл дутуу байвал хэрхэн яаж шилжиж байгаа вэ гэдэг толгойтой хэрхэн шилжих яригдана. За мөн CCNA exam яаж бэлдэх вэ гэдэг талаар ярилцсан. Тэгээд дахин сертификатыг сунгах талаараас ярилцах юм байна. Тэгээд CCNP Core Blueprint гэж CCNP-ийн агуулгын талаар ярилцах нэ. За тэгээд хамгийн сүүлд асуулт хариулт явагдана. За та маань асуулт байвал чатаар бичээд байгаарай. Тэгээд чатаар асуултыг чинь харж байгаа бид тухайн үед шууд хариулаад явахыг хичээнэ. За ингэж хэлэхгүй. За хамгийн ихний энэ слайд маань маш гоё слайд. За энэ юутай холбоотой гэхээр бидний одоо хийж байгаа, ажиллаж байгаа сүлжээний инженерийн өдөр тутмын операшн ажил маань ийм чиг хандлага руу чиглэж байна. За одоо юу гэхээр сүлжээг автоматчлалт руу, сүлжээ програмчлалт руу ерөнхийдөө ингээд хөтлөж байгаа. Тэгэхээр чиг хандлага. Тэгэхээр энэ удаагийн Cisco-гийн шинжилж бас яг үүнтэй холбоотой байна. Яг одоогоор бол дэлхийд даяар бол төвчгтэй digital transformation буюу дижитал шилжилт гэдэг талаар руу бизнес юу ярьж байна. За энэ удаагийн Cisco-гийн шинжилт нь бол дижитал шилжилттэй холбоотой дижитал инфраструктурын талаар бид ярих болно. Тэгэхээр дижитал инфраструктур ярихаар бол бид орчин үед ашиглаж байгаа сүлжээний чиг хандлагын талаар ярилцаж энэ шинжилт нь энэ удаагийн одоо дижитал трансформашн шилжих шаардлагатай байгаа ур чадвар скейлүүдийг энэ удаагийн Cisco-гийн шинжилтээр агуулсан юм а гэдэг талаас бид нар ярих юм а. Тэгэхээр үүнтэй холбоотой энэ бол бидний ирээдүйд хийгдэх юм ажил хүлээж байна гэсэн үг.
За тэгээ яг түрүүний ярьсантай адилхан дижитал шилжилт бол бүх левел дээр байна. Тэгэхээр одоо Монголд дижитал шилжилтийг бол зөвхөн бизнес төвшөнд эсвэл аппликейшн төвшөнд аппликейшн гэхлээр ганц хоёр програм ашиглаад болчихно гэж бас яриад ах шиг байна. За тэгэхээр миний ярьж байгаа өнцөг бол энэ infrastructure талаас ярихыг хичээж байгаа. Тэгэхээр бид нар infrastructure маань digital transformation-д бэлэн байснаар application бэлнээс цаашаа бизнес маань бэлэн болно гэдэг юм гаргалгааг бол гаргаж ирэхийг хүссэн. За тэгэхээр энэ удаагийн инфраструктурын талаар бол бид нар CCNA blueprint-ийн агуулга дээр яг инфраструктур талаас яг юу нь яг шинжлэж байгаа юм бэ гэдэг нь тодорхойлох юм аа. Трансмишн яагаад гэх юм бэ гэхээр одоо Cisco-ийн сертификатын шинжилсэн цаашаа ямар ч шиг хандлага руу шийдэж байгаа гэдгийг тайлбарлах юм бол хүмүүс маш их асуулт өгдөг л дээ. Яагаад сертификат шинжилж байгаа юм бэ? Шинэ агуулга юу байх юм бэ гэж одоо хүлээж байгаа асуулт зөндөө байх та. Тэр асуултуудыг ярихын тулд тэр шинжилтийг зүгээр Cisco нэг ийм сургалтын агуулга байж байгаа. Одоо цоошин жишээ нь автоматжуул жишээ нь software defined network агуулга оруулж ирлээ. Дан ганц нөгөө сургалтын агуулга ярихаас илүүтэйгээр энэ сургалт энэ сертификат бидний бизнес бидний ажилд яаж нөлөөлөх юм бэ гэдэг талаас жоохон ойлгох бүх талаар дижитал трансмишнийг ерөнхийдөө яриад байна. Яа тийм юу яах вэ? Яа нэг чат. Окей, мөнгө нуусан сэрч байна. За миний за энэ бол маш гоё слайд гэж хэлэхээр байна. Тэгэхээр энэ бүх ашиглаж байгаа слайдууд нэрээ Cisco Live-аас бид нар бишээ татаж оруулж ирсэн байна. Тэгэхээр Cisco Live явж сонирхсан залуучууд энийг харсан баг. За тэгэхээр одоо энд World of Infrastructure Engineer, World of Software Engineer гэж юм байна. Тэгэхээр энэ юуг яриад байгаа гэхээр өмнө Infrastructure Engineer, Software Engineer хоёр бусдаас хоёр зүйл. Жишээлбэл сүлжээний инженер бол зөвхөн сүлжээг хариуцдаг. Software Engineer бол зөвхөн програм хөгжүүлэлт талын хариуцлагыг сайжруулах шаардлагатай. Яг зөв. Тэгэхээр энэ удаагийн шинжилтүүд яг юуг агуулж байгаа вэ гэхээр энэ хоёрын хослолыг агуулж байна. Тэгэхээр сүлжээний инженер бол маш сайн тийм код бич шаардлагагүй. Энд код бичигдсэн байгаа код нь ямар утгыг илэрхийлж байгаа вэ? Тэрийг ойлгох чадвартай байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Нөгөө талаар софтвер инженеруудын хувьд бол сүлжээний талын ойлголтыг бас мэдчих шаардлагатай болчиход байгаа. Энэ маань бол digital transformation манай инженеруудын хувьд бол нэг гарч ирж байгаа нэг ойлголт. Жишээлбэл World of Software Engineering гэдэг DevOps, Cloud гэдгийн талаар ярьж байна. IoT-гийн талаар ярьсан байна. Тэгээ Infrastructure Engineering гэвэл одоо тэр чигт автоматжуулалт, Cloud, AI, Machine Learning-ийн талаар одоо ярьж эхэлж байна. Нөгөө ISS талтай жоохон уяат болчиход байгаа л да. Software Engineering Infrastructure талаар мэддэг. За Infrastructure Engineering хэлээгээ Software талаар мэддэг. Тэгэхээр энэ хоёрын заагийг ярилцах зорилгоор аль аль нь уяат юм бол яаж үгүй яах вэ? Тэгэхээр бид нар өмнө infrastructure инженерүүд маань дараах агуулгын эхний баган дээр байгаа агуулгыг хүрээд ажилладаг байсан. За тэгэхээр software skill ур чадварыг нэмэгдүүлснээр жишээлбэл ард харагдаж байгаа World of Software багныг харах юм бол юу нэмэгдэх шаардлагатай вэ гэдэг нь гарч ирчээ. Тэгэхээр эндгээр бүх агуулгууд бол шинжлэгдсэн агуулгууд төр нэмэлтээр орж ирж байгаа. Тэгэхээр бид нар энийг нэмж суралцах хэрэгтэй болж байна гэж ойлгож байна. Жишээлбэл энд Kubernetes орж ирсэн байна, тийм ээ. NetConf, RaceConf автоматжуулалтын юмуд орж ирсэн байна. Cisco DNA орж ирсэн биш үү? За бүр програмчлал орж ирсэн байна. Python script-үүд орж ирсэн. Хамгийн сүүлдэн дээр нэг доор нэг сонирхолтой Docker container хүртэл манай сүлжээний инженерүүд маань мэдэх шаардлагатай болчихно. Энэ дээр арай бүр deployment хийх шаардлагатай гэсэн ба шүү дээ. Тэгээ эдгээр бол яг аргагүй энэ software инженерүүдийн үед мэдчих чадаад мэдэх хэрэгтэй юм шаардлагууд болж байна. За тэгэхээр бид нар одоо infrastructure engineer хэрвээ та ажлын байр одоо хийж байгаа үүрэгч infrastructure engineer болвол ардалт харж байгаа software хэлүүдийг нэмэлтээр судлах шаардлагатай болж байна гэсэн үг. За сүүлийн ирээдүйн одоо нэг 5 жилийн хугацаанд эдгээрүүд эзэмших шаардлагатай болчихно. Сонирхуулж хэлэхэд за Монгол томоохон ганц хоёр байгууллагууд network автоматжуулалтыг одоо сүлжээнд дээр deployment хийгээд эхэлсэн байна.
Энийг санаас эхлэх прожектууднаас явж эхэлж байгаа шиг байна. Тэгэхээр Монголд бол энэ бол одоо ороод ирсэн хэрэгжүүлээд явж байгаа тэргүүлэгч байгууллагууд байна. За таны мөнхөрөө энэ дээр нэмэх зүйл байна. За энэ ерөнхийдөө одоо DevNet гэдэг байна шүү дээ. Тийм. DevNet-ийн дотор яг энэ software developers, infrastructure engineers хоёрын хоорондоо холбоо юм бол DevNet-ээс хангамар гэдэг. Одоо энэ технологийн DNA гэж DNA автоматжуулдаг юм бэ. Одоо Cisco Prime аяа биш үү? Cisco Prime гэдэг юу юм бэ гэхээр бас infrastructure engineering мэдлэг болов. Infrastructure engineer Cisco Prime хэрхэн төхөөрөмжүүдийг автоматар үдирдэх вэ гэдэг. Тэгээд дараагийн шат нь өдөртөөд байгаа төхөөрөмжүүдээ хэрхэн API-ийн тусламжтайгаар амархан policy нэмэхтэй амархан хөгжүүлэхийг software defined network төвшөнд яаж хөгжүүлэхээ гэдгийг мэдээж нөгөө software development-ийн мэдлэг шаарддаг. Тэгэхээр infrastructure engineering дараагийн нэг шат гэх юм бол software development гэж бас хэлж болно гэсэн. Дараагийн шат. Тэгэхээр сүлжээний инженерээс за software engineer рүү шилжих нэг алхам бас болж байна. Нэг даваа. Тэгэхэд би нэг 2014 онд Гэмаван гэдэг нэг Индонез залуугийн блогийг би уншиж байсан. Одоо тэр хүн юу хийж байгаа гэхээр Cisco Live дээр очиж SDN-ийн талаар ихтгэл тавьдаг нэлээ. SDN-ийн хөгжүүлэлтээр анхдагчдын нэг. За тэр хүнээ би бүр 2014 одоос нэг 5 жилийн өмнө сүлжээний инженеруудын үе шат хөгжил гэдэг нийтлэлийг харж байсан. Тэгэхээр тэн дээр бол нийт 5 үе шаттай байна. Эхний 3 үе шат бол одоо бидний хуучин явж байгаа юм байна. Технологи дээр бол маш сайн configuration хийдэг, дизайн хийдэг, тийм асуудлыг маш хурдан troubleshooting хийж чаддаг. Гэх мэтлэн ингээд ур чадвар ясан бол 4-5 дугаар үе шатаас юу ярьж эхэлж исэн бэ гэхээр автоматжуулалтыг гэдэг програмыг ярьж эхэлж исэн. Тэгвэл одоо тэр маань яг энд ойрхон өрөөдөрчсөн одоо хаалга тагцсан хүн болгон энийг одоо мэдэх хэрэгтэй болж байна. Тийм. Одоо цаг нь ирж байгаа шиг байна тийм. За өөрөлдвөл юм. Тэгэхээр сүлжээний инженерүүд маань software skill гэдэг мэдэх шаардлагатай болж байна. За software инженерүүд маань бол сүлжээний infrastructure, ялангуяа infrastructure-ийн талаар ойлголттой байх шаардлагатай болж байна. Тэгэхээр infrastructure бол үйлдвэрлэлийн систем, сүлжээ, аюулгүй байдалтай бүгдийг сайн мэдэх биш. Ерөнхийдөө сайн ойлголттой болох шаардлагатай болж байна гэдэг талаас явж. Энэ маань тэгээд цаашдаа хөгжөөд ирэнгүүт мэдээж илүү их мэдхийг шаардж эхэлж байна. Энэ огцом ийм илүү шилжих биш. Давуу тал нөгөө олон сертификатуудын шинжилэлт нөгөө алхамаар бий илүү боломж олгоод байгаа юм байна. Бид нар бол бас сүлжээний инженерийг нэг айц гэдэг л та. Бид нар програм хийж чадахгүй яаж software инженер болох юм бэ гэдэг. Энэ дээр л яагаад байх шаардлага байхгүй яа гэж бид нар алхамаар ойртноо. Эхлээд шууд код програм гэж эхлэх бишээ. Бид нар эхлээд сүлжээнийхээ ажиллагааг автоматжуулахаас эхэлнэ. Ингээ алхамаар эхлэхэд бол Cisco бид нар зориулж DevNet гэсэн одоо шинэ автоматжуулалтын гэдэг юм уу програмчлалын гэдэг юм уу шинэ сэтгүүл сургалт гаргаад ирсэн. Энэ бас цаанаа үе шаттай тий. Шууд том програмс бол нэгж байхгүй тий. Энэ API гэж бас байна. Одоо хэдүүлээ тэр цаанаа байна. Нэг юм нэмж өгсөн. Certified engineer маань ямар үнцэнтэй вэ гэдэг талаар харуулж байгаа. Тэгэхээр жишээлбэл энэ баруун талд байгаа булан бол үйлчлэгээний чанарыг бол 59%-аар нэмэгдүүлдэг гэж. Энэ бол 2018 онд авсан судалгаа байгаа. Тэгэхээр энэ судалгааны гаралт үр дүнд performance-ийг гүйцэтгэлийг хэрхэн сайжруулдаг вэ гэж харуулсан байна. Тэгэхээр энэ certified engineer-ууд бол ийм гүйцэтгэлийг шууд бусдаараа ингээд нэмэгдүүлж идэг. Тэгээд сургалтаар авсан шинэ технологиудыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж идэг. Тэгэхээр энэ нь бол тухайн байгууллагын хувьд гүйцэтгэлийг нэмэгдүүлснээр яах юм бэ гэхээр нөгөө яриад дижитал трансформашнд шилжихэд бэлэн байдлыг хангах байх. Ер нь бол бизнес эхлэж шилжихээс өмнө инфраструктур бэлэн байдаг шүү дээ.
Тэгэхээр инфраструктур бэлэн байж дараа бизнесүүд хөгжиж эхэлж байгаа. Жишээлбэл 2000 оны ихэнх 3G гарч ижсэн. Энээс өмнө одоо саяхан он гарсан Монголд интернет орж ирсний 24 жилийн болох шиг болсон шүү дээ, тийм үү? Тэгэхээр 24 жилийн өмнө анх интернет орж байхад developer орж ирж ирсэн. Тэгэхээр тэр үед инфраструктур шилжээд 3G боллоо. 3G болоод ирэнгүүт нь voice гэдэг шинэ бизнесийн чиг хандлага гарч ирсэн. Тэгэхээр voice дээр суурилсан маш олон бизнесүүд болж ирсэн. Тэрнийг ашигласан байгууллагууд өөрсдөө хурцсгаж эхэлсэн. 3G-гээс хойш 4G гарч ирсэн. 4G дээр видео конференц системүүд маш төгс олж гарч ирсэн. Одоо бол 5G гарахад бэлэн болж байна. Зарим улс орны хэрэгжээд эхэлж байна. Тэгэхээр энэ инфраструктур бэлэн болонгууд түүнийг дагсан аппликейшнээс цааш бизнес гэдэг нөгөө хамгийн ихэнд ойлаа харуулдаг нэг 3 төвшин байсан шүү дээ. Тэр 3 төвшингийн гол суурь нь инфраструктураас эхэлж байна. Одоо тэгвэл тэр инфраструктурыг бэлдэх мэрэгчлэлтэнгүүд бол байгууллагад ийм үнцийг авч идэв юм байна гэдгийг харуулах гэсэн. Яа хэрхэн адапт хийж байгаа вэ? Тэгэхээр Cisco сертификатийн зарчмууд бол юм 3 үнцнийг бий болгоо. За нэг нь тэгэхээр яагаад Cisco сертификат юм богино хугацаанд шинжилтүүд хийгддэг юм. За тэн тал дээр та өөрхөн санал байлаач. Бодлоо байлаач. Яг нэг суралцах боломжийг олоод зогссон байдалтай байсан. 2 жил, 3 жил гэхтэн өөрөөрөө сайжруулах тийм. За нэг яг энэ хоёулангийн хэлсэн чинь инфраструктур нэг бизнесийн суурь болоод бизнесээ үүсгэх. Тэгэхээр бизнес маань цаашаа хөгжих бол бизнесээ дангаараа цаашаа явахгүй. Мэдээж юунд дээр суурилсан бизнесүүдээ заамарч. Дижитал технологи суурилсан бизнес өөрчлөхийн тулд дижитал технологиг бид сайжруулах шаардлагатай. Энэ сайжруулахын тулд хийж байгаа инженерүүд хөгжих шаардлагатай гэсэн. Тэгэхээр яг нэг хөгжих боломжийг олгоод байгаа. Инженерүүд өөрсдөө хөгжих боломжийг олгож байгаа. За нөгөө бизнесийг бас дараагийн түвшинд төгөх боломжийг олгож байгаа. Энэ даваа талтай учраас Cisco ерөнхийдөө энэ сертификатын бас үргэлжлэх хугацаатай ч юм да. Вау, яриа тасалдаж байна. Яа, sorry, энэ интернетийн юунаас болж байгаа болов? За, тэгэхээр ер нь бол одоо сүлжээ бол хот болох байх гэж би бол. Яагаад вэ гэхээр одоо хүртэл бол яг үндэ хэлэхэд бол нэг хөгжил байгаагүй шүү дээ сүлжээнд. За нэг шинэ технологи, шинэ протокол, шинэ төхөөрөмж, энэ дээр ажиллах протокол энэдэр бараг л адилхан шахав. Тэгэхээр одоо 2000 оноос хойш одоо хүртэл бол сүлжээ бол тийм сонирхолтой байгаагүй. Тэгэхээр одоо миний харж байгаагаар юу гэхээр сүлжээ илүү сонирхолтой болж эхэлж байна. Энэ дотор cloud гэж юм гарч ирлээ. Жишээ нь энэ хугацаанд cloud маань юурыг илүү хөгжүүлээд ирсэн бэ гэхээс серверийг дэд бүтцийн хардвер тооны төхөөрөмжүүдийн ашиглалтыг сайжруулах зорилгоор virtualization гэдэг юм гарч ирэл хөгжиж явсан. Одоо тэрнийг дагаад network virtualization юм гарч ирсэн. Одоо network автоматчлалт гэж гарч ирж байна. Одоо яг ийм хоёр сонирхолтой сэдв өнгөрсөн хугацаанд гарч ирлээ л миний хувьд харахад. Тэгэхээр одоо сүлжээний инженерүүд илүү сонирхолтой мэрэгжил болох хаа гэж байна. Тэгэхээр яг энэ дээр бол Cisco сертификатийн зарчим бол юм мэдээж шинжлэгчнэр бид нар шинэ технологи одоо бизнест ашиглаж болох гэж шинэ шийдлүүдийг суралцсан. Тэр шийдлүүдийг байгууллагуудаар хэрэгжүүлснээр бид нар leadership-ийг тэнийг дагсан leadership сайн байх юм бол тэнийг дагсан value нь одоо career хөгжих эсвэл мөнгө төгрөг нэмэх бусад зүйлээрээ давуу талуудыг бол мэдээж олгож байгаа. За энэ бол шинжлэгдсэн шинэ сертификат suite гэдэг нь тийм. За тэгэхээр инженерийн career дээр бол CCNA specialist, CCNP, CCIX level маань хэвээрээ. За software гэдэг дээр DevNet гэдэг мөн түрүүн таны яриадсан DevNet гэдэг зүйл гараад ирсэн байна. DevNet Associate, CCNA DevNet гэсэн specialist, professional, expert бол гадаа хараахан бэлэн болоо байх та. Тэгэхээр NP хүртэл бол гацсан байна. Тэгэхээр хоёулангийн энэ хүртэл ярьсан зүйл маань бол
Дэвнэт бол энэ автоматчлалтанд руу орж ирж байгаа. Инженеринг маань мэдээж уламжлалт юг авсан. Дээр нь нэмээд софтверөөрөө шилжих баг зэргийн нэмэлтүүд бас орж ирсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө шинжилэлтээс өмнө Cisco-ийн сургалтууд ямар сургалтууд байдаг байсан бэ гэхээр бид ерөнхийдөө үндсэн төвшингүүдийг мэддэг та. Ихэвчлэн хүмүүс CCNA, CCNP, CCIE гэдэг төвшингүүдийг мэддэг. За энэ дээр бол ерөнхийдөө entry гэсэн level-с байгаа. Яг одоо Cisco яаж байгаа гэхээр ерөнхийдөө CCNA дээр гэж ярих юм бол CCNA дээр тусдаа 10 шиг сургалт байдаг гэсэн. 10 сургалт байдаг, 10 сургалт байдаг. Жишээлбэл routing switching байна, security байна. За data center байд гэдэг юм те. Cloud, wireless, service provider гэх мэтлээ. Энэ сургалтууд бол ерөнхийдөө тус бүртээ төвшин шалгалттай энэ сургалтууд байсан. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө жоохон технологиудаа илүү нарийн гүнзгий үздэг гэсэн. Тэгэхээр сүүр шатаа нарийн үздэг гэсэн. Энийг гэсэн. Одоо бид нар яг шинжилэлт маань яаж байгаа гэхээр сүүр шатаа биш цаашдаа professional experience рүү бид гүнзгий болох гэдэг. Тэгэхээр энэ бол өнөөдөр ашиглагдж байгаа certificate portfolio. Тэгэхээр 2 сарын 24-ноос хойш энэ маань бол өөрчлөгдөнө. Тэгэхээр өмнө одоо жишээлбэл би саяхан нэг юу шеэрлсэн олж харсан юу гэхээр 1993 оны анхны CCIE маань certificate хийжсэн байлаа. Тэгэхээр CNSP бол 98 он доор 20 гаруй жил хоёлаа болчихсон. Энэ 20 жилийн хугацаанд Cisco-гийн модель маань илүү параллелаар буюу одоо шинэ ингээд технологи гарч ирвэл шинэ модель гаргаад тэр шинэ лайн гаргаж ирээ тэр лайны дагуу энэ левелүүдийн тус бүрд нь хөгжүүлж байсан. Одоо яасан бэ гэхээр жишээлбэл wireless design бол байгууллага болгонд байна шүү дээ. Сүлжээ яаж зохион байгуулах вэ? Өчиггүй сүлжээний талаар. Тэгэхээр энэ маань бол чиг хандлага маань бусдаа хөгжөөд авах шаардлагагүй болчихж байна. Одоо бүгдийг нэгтгээд нэг болох хэрэгтэй байна гэдэг зүйл төр үндэслээд өнөөдөр доо шинжлэгдэж байгаа шинжилсэн модельор бол CCNA бол ерөөсөө нэг л болчихсон. Тэгэхээр зөвхөн нэг CCNA л байна гэсэн. Тэгэхээр энэ бол CCNA нэгдсэн байдлаар ингэж гаргаж ирж байгаа Cisco-гийн зүгээс харж байгаа зүйл юу гэхээр бүх юмны суурийг одоо инженер болж бэлтгэж байгаа юм бол бүх юмны суурийг мэдэх ёстой гэдэг зарчим гарч ирж байгаа юм л. Одоо энэ саяны задарсан байгаа агуулгыг чин cloud-ийн суурийг CCNA дээр үзэх юм байна, collaboration-ийн суурийг үзэх юм байна, data-гийн суурийг, data center суурийг үзэх юм байна, design үзэх, routing, switching, security, wireless гэх мэтлэн бүгдийн CCNA гэдэг нэг юм байч дотор нэг модель дотор бол бүгдийг нь үзэх боломжтой болчихж байгаа. Нөгөө талаар маш их агуулга тийм ээ. Маш их ойлголт, концепт үзэх шаардлагатай болж байна. Энэс цаашаа харин эргээд мэрэгшгийг хүсч байвал дараагийн профешнл нь бол энд таван шиг профешнл. CNP Enterprise, Service Provider, Data Center, Collaboration, Security. Тэгээ мөн тус бүр дээр бас expert level байна. Тэр ер нь бол технологийн чиг хандлагын хамгийн ихний слайдыг эргээд санаж байвал бид нар маш олон new job role feature гэсэн байсан нь бол CCNA associate level дээр байгаа. Сүлжээний инженер бол бүх агуулгыг мэддэг шаардлагатай болж байна гэсэн. Ирээдүйн ажлын байр маань. Энийг нэгтгэсэн тал дээр энэ таны бодол. Эднийг нэгтгэх үндсэн суурь болгож байгаа. Энэ нэгтгэн гэдэг маань ерөөхдөө 10 туслаад байгаа нэг левел дотор 10 татдаг байна шүү дээ. Энэ левелийг нэгтгэж байгаа. Тэгэхээр бусад сургуулиуд дээр нэг байна. Тэгэхээр эргээд
Тэгвэл CCNP wireless авъя гэх юм бол заавал CCNP wireless үүсч шаардлагатай. За CCNP wireless үүсгэх гэх юм бол үндсэн routing switch-ийг мэдчих шаардлагатай юм да. Тэр CCNP сургалтууд EVS бол хамааралтай байдаг. Энэ хамаарлал CCNP таарсан. Зөв. За одоо тэр маань blueprint-ээр илүү тодорхой арах баг та. За саяны ерөнхийдөө ярьсан зүйлийг нэгтгэхэд ярих юм бол associate level дээр NA level дээр бол ганцхан examтай болно. Specialist level бол тухайн proctored exam-ыг өгнө. Мэдээж personal user өгнө. За professional level дээр яаж авах вэ? CCNP маань 2 шалгалт өгөх гэж ерөнхийдөө professional level болж байгаа. Эхнийх нь юу юм бэ гэхээр та ямар технологийн core line-аар явах гэж байгаа юм бэ? Буюу core exam-ыг өгнө. Жишээлбэл enterprise core-ыг өгсөний дараа нь consideration exam гэдгийг нэгийг өгнө. Тэгжиж CCNP enterprise гэж болно. CCNP security гэж болно гэсэн. Тэгэхээр бас нэг юм надад таалагдж байгаа юм юу гэхээр CCNP-ийн жишээлбэл core exam-ыг өгсөн тохиолдолд жишээлбэл CCNP enterprise өгсөн тохиолдолд CCIE гэдэг юм өгье гэвэл шууд лав үг. Өмнө яадаг байсан бэ гэхээр CCNP бол за 3 шалгалттай миний хувьд routing and switching-ийн тухай ярьж байгаа. 3 шалгалтыг өгч дуусны дараа CCIE онлыг өгнө. Онлоо дуусныхаа дараа CCIE lab өгнө гэсэн. Маш их шалгалт, маш их ингээ процесс болно. Одоо бол CCNP core exam-ыг өглөө, дараа нь CCNP болох юм уу эсвэл AI болох юм өөр сонго. Мөн бас энэ дээр өмнөх холбоосууд гэж байдаг гэсэн. Жишээлбэл CCNP дээр бол CCNA-г заав шаарддаг байсан. Одоо бол шаардах болсон. Шууд өөрөөр хэлбэл зарим хүмүүсүүд нөгөө ур чадвар скейл нь CCNP level-ээр байгаад байдаг. Гэтэл шаардлагын дагуу заавал CCNA-г өгөөд байдаг байсан. Одоо бол NA өгөх шаардлага шууд өөрийнхөө скейл дээр байгаа төвшний шалгалтууд өгөх явах боломжтой болсон. Энэ нь бол надад маш их таалагдсан. Тэгэхгүй бол сая он гарснаас хойш маш олон CCNP хүмүүсүүд NA-гийн нэмэлтээр өгч CCNP-гийн сертификат нь violate болж очих юм тийм. Энэ бол энэ шинжилт бол яг энэ нүгээр бол надад маш их таалагдсан. За мөн доотлолт нь бас DevNet бас мөн адилхан. За тэгээ юу нэжлэх юм бэ гэж байна. За сертификатууд маань multi-layer байна. За олон layer-оор NAMP IE гэдгээр хിവэрэ. За re-certificate exam нь бас хിവэрэ. Мөн технологиуд агуулсан байгаа нь хിവэрэ. За юу нь өөрчлөгдөж байгаа вэ гэж. Тэгэхээр certificate prerequisite site буюу өмнөх холбоосууд шаардлага болсон. Мөн сертификатаа сунгах үед continuity education гэдэг юм байна. Одоо бол заавал төлбөр төлж шалгалтандаа бэлдэж маш их цаг, маш их мөнгө ингэ зарцуулж сертификат сонгодог бол одоо continuity education гэдэг юм оноо цуглуулах юм бол тэгээ шалгалт өгөхгүйгээр мөнгө зарцуулахгүйгээр тунх боломжтой болчихж байгаа. За энэ нь бас надаас их таалагдж байна. Тэгэхээр яг continuity education бол яг үндэл өмнө бол зөвхөн CCIE дээр байсан. CNAMP дээр байхгүй байсан бол одоо бүх level дээр ороод ирсэн. Тэгээд мэдээж тус бүрийн level дээр хэдэн оноо зөвлөх нь өөр шаардлагууд бас байгаа юм. Тэгээ CCNP-ийн хувьд болохоор шалгалтын код нь 200-301 гэсэн код болж байгаа. За 200-301 код. За шалгалтын үргэлжлэх хугацаа 90 минутаар. 120 минут. Тэгэхээр 2 сарын 24-ээс хойш шинэ шалгалтын үргэлжлэх хугацаа 120 минут. За энэ дээр юу агуулж байгаа вэ гэхээр ерөнхийдөө сургалтын үед network fundamental, network access, за IP connecting, IP servicing, security fundamental, за automation програм гэж байгаа. Ерөнхийдөө иймэрхүү үндсэн агуулгуудаар орж байгаа гэсэн үг. Одоо тус бүр нь ярих юм бол ийм агуулгууд бол байгаа. Тэгэхээр энэ бол CCNA blueprint-тэй хайхан бол энэ агуулгууд өнгөөр харагдсан. Тэгэхээр CCNA-ийн хүрээнд яригдж байгаа network fundamental гэж саний 6 доменыг домен болгоно аваад ярих юм бол нэгдүгээр домен дээр бол харахад бол надад өөрчлөлт алга юм шиг харагдчихэ. За хоёрдугаар домен дээр network access дээр бол за access point wireless controller management connection-ийн хэлбэрүүд бас нэмэлтээр шинэ юм шиг харагдсан. За энэ ерөнхийдөө wireless controller болон access point
бас жоохон агуулга нэмэгдсэн. Дэлгэрүүлж нэмэгдсэн байна. За IP connectivity бол за баг өөрчлөлт байхгүй хуучнаараа явж байгаа. Үндсэн суурь ойлголт юм яг. IP service бол мөн адилхан хуучнаараа явж байгаа. NAT явж энэ SPDNS, SNMP, SYSLog гэдэг яригддаг зүйлүүд байна. Security fundamentals. Технологиудын талаар жоохон орж ирсэн байлаа. Зарим протоколуудын ашиглалт. За жишээ нь тохиргооч гэдэг юм уу да. Энд дээр нөө SSN security-гийн зарим жоохон агуулгууд нь ийш орж ирсэн ч гэдэг юм уу да. Энд дээр нэг илүү нэмэгдсэн зүйл бас wireless VPA3 стандарт оруулсан түүний аюулгүй байдаг бас. Хуучин модулаар бол VPA 2-ын тухай ярьсан тийм үү? За энэ бол цоо шин нэмэгдэж байгаа юм. Домен байна. 6 дахь. Энд бол controller, module, DNA, REST API-уудыг менежментийг мөн JSON-тай холбоотой encoding хийж агуулгууд нэмэгдсэн. Ерөнхийдөө software талын агуулгууд. Яг зөв. Энэ бол илүү сонирхолтой болгож байгаа шүү дээ тийм үү? Манай сүлжээний инженер. За SSNP-ийн хувьд бол юм. За SSNP-ийн хувьд бол өмнөх холбоог шаардахгүй болсон. Тэгэхээр та эхлээд үндсэн core exam авна. Тэгэхээр ямар чиглэлээр явахыг хүсэж байгаа тэр core exam авна. Тэгээд security явах бол security core, routing and switching-ээр явах бол хуучнаар бол одоо бол enterprise core. Араас нь тэгээд concentration нэг exam авна. Хэрвээ concentration нэг exam өгсөн тохиолдолд core бол concentration нийлээд нэг SSNP болно. Эсвэл сонголттойгоор шууд lab өгөх юм бол AI болдог. Core exam-аас нэг exam өгнө да. За нэг л тэр шууд lab өгөх юм бол AI болох боломжтой. Өөрөөр хэлбэл SSNP дээр 2 онлын шалгалт өгөх юм бол NP болно гэсэн. Нэг lab л өгөх юм бол AI болно. Яг зөв. Маш энгийн болгочихсон. Нөгөө олон дахин жишээлбэл бас нэг лайв дээр нэг юм ярьж ирсэн. Design, wireless, routing and switching гэдэг юм 3 юм чиглэлийн MPG level болыг 10 гаруй шалгалт өгнө гэж. Гэтэл нэг шалгалт чинь SSNP чинь $300 шүү дээ. $3000 Одоо бол 2 эсвэл 3 шалгалт өгөөд team дайны төвшний сертификатуудыг эзэмших боломжтой болж байна. Тийм яа. Надад бол энэ нь бүр их таалагдсан. Мөнгө хэмнэнгээ гоё зорилготой өрөх болно шүү дээ болж байна. Тэгэхээр саний ярьсан зүйлийг нэгтгэхэд яах юм бол нэг core тэгээд exam 2 гэдэг дотроос бол та ямар чиглэлээр явахыг хүсэж байна. Тэрийг аль нэгийг нь сонгочих болно. За саний ярьсан нэг жишээ юм шүү дээ. Wire дээр юм дээр ийг орох болтолоо. AI дээр онлоо өгөөд лабаа өгдөг гэсэн. Тийм. Тэр энэ аягүй бас гоё ятна. Яг зөв. AI авах боломжтой инженерүүд нь хоёр гэдэг гиснэ гэсэн. SSNP-гээс AI илүү ойрхон болсон гэсэн үг тийм. Яа. Гоё ятна. За энэ бол шилжих процесс нэ. Тэгэхээр SSNA дээр байсан тус бүрийн лайнууд маань бүгдээрээ нэг SSNA гэдэг болж байгаа. Энэ боломжтой. За SSNP-нүүд яаж шилжиж байгаа гэдгийг харуулж байна. SSNP RNS бол SSNP Enterprise Core болон Advanced Batch гэдэг ийм 2 юмыг авч иж SSNP Enterprise болох боломжтой. За SSNP Wireless бол SSNP Enterprise Core гэдэг нэмдэг. Wireless Design эсвэл Implementation байж болно. Гэх мэт л ингээд SSNP-нүүдийн аюунууд тус бүр дээр зардаг юм. Энэ илүү ойлгомжтой. Яаж шилжиж байгаа. Тэгэхээр хуучин нөгөө шалгалтын кодууд нь бол энд байна те. Жишээ нь routing, switching хоёр бол нийлээд core болд юм байна. T-shoot-ийн өгөх юм бол advanced routing гэдэг ингээд энэ гурвыг гэлэн өгсөн тохиолдолд SSNP Enterprise Specialist гэдэг юм сертификат хийх боломжтой. Wireless нь энэ доор шилжсэн, design шилжсэн, security ингээд бас бүр ингээд
Өөрөлдвөл яг одоогийн архитектураар ярих юм бол CNP дотор 3 шалгалттай байсан да. Шинэ version дээр ярих юм бол 2 шалгалттай. Энэ 2 шалгалт бол өмнөх 3-тай ерөнхийдөө харилцаж агуулгын үед интегрейт хийсэн. Тэгээд CNP одоо өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн байдлаар хүмүүс шалгалт өгвөл $900 өгч CNP авах болж байна. Одоо бол $600 CNP авах болж байна. Нэг шалгалт мөнгө хэрэгтэй. Өөрөлдвөл CNP-ийн нэг core-ийн нэг шалгалт өгөөд за тэгээд нэг лабораторийн нэг шалгалт өгөхөд л ерөнхийдөө сайн явах болж байна. Энэ core бол core-ийн exam байгаа тийм. Core exam-ээс нөгөө budget-аас сонгох. Enterprise зүйлийнх юм уу, wireless зүйлийнх юм уу гэдэг юм да. Тэндээсээ хамаарат дараагийн лабын шалгалт нь ер нь лабын шалгалт бол ерөнхийдөө нэг 2 төрлийн төлөөс байна. AI-гийн лабын AI-гийн enterprise нь 2 төрөлтэй. Бусд нь нэг байна. Enterprise дотор enterprise дотор байна. Одоо жишээлбэл энд харуулж байна. CNP одоо жишээлбэл CCI-гийн Brighton-тай байгаа тохиолдолд шууд enterprise core байж болно. Wireless-тай бол шууд enterprise core болчихж байгаа. Lab бол 2 тусдаа салаад тусч байна. Brighton-гийн нөгөө онлайн тестийн шалгалтад өгсөн байгаа хүмүүс бүгдээрээ нөгөө core batch-тай байна. Тийм core batch-тай. Энэ нь одоо жишээлбэл core batch гэдэг нь CNP-гийн routing switching өгсөндөө тэнцвэрлсэн. Тэгээд дараа нь certified буюу сертификатыг сунгах. За сертификатыг сунгах. Манайхан сонсож байна. За сонсож байгаа юу? Сонсож байна уу? За сертификатыг сунгах процесс бол өмнө яаж исэн бэ гэхээр CCNP бол CCNP-гийн буюу түүнээс дээш CCI-гийн аль нэг шалгалтыг өгсөн тохиолдолд сунгагдчихсан. Одоо гарч иж байгаа шинэ модель юу гэхээр Continuing Education буюу CE гэдэг оноо цуглуулж байна. Оноо цуглуулсан тохиолдолд төлбөр төлөхгүй сунгах боломжтой болчихсон. Надад энэ бол маш их таалагдчих юм билээ. Оноо цуглуулдаг бас нэг талаараа одоо бид чинь ерөнхийдөө онооны нэг юм жоохон юу гараад ирсэн шүү дээ. Оноо цуглуулдаг. Зөвхөн Cisco гэдэг нэг ерөнхийдөө систем юм байна. Одоо чи бид тэгээд бодлоо тавс хэлээд viewpoint байна да. Нэг бодлоо тавс гэдэг дата систем үү да. Viewpoint. Юм дэжсэн сертификатн дээрс бид шаардлагатай юм бол оноо цуглуулад явах болно шүү дээ. Энэ цуглуулсан оноогоор дараагийн сертификатаа үзүүлэх гэдэг юм уу да. Энэ сонирхолтой юм бол жишээ нь онооныхаа ерөнхийдөө юу байгаа л да. За жишээ нь CCNA certify хийх юм бол л да. CCNA дахиж шалгалт өгөхийн оронд жишээ нь цуглуулсан онооноос 30 оноо хад болно. 30 оноо хад ерөнхийдөө сонгогч гэсэн. За CCNP-ийн үед 80 оноо хад болно. 80 оноо цуглуулах юм бол CCNP автоматар сонгогч. Дахин шалгалт өгөх шаардлагагүй ч гэдэг юм да. За CCI-ийн үед 120 оноо цуглуулна ч гэдэг юм да. Энэ оноонууд яаж гарч ирэх юм бэ? Бид нар анх шалгалт өгөхөд л оноонууд цуглуулаад явчихсан гэсэн. Тэгэхээр олон сертификаттай олон төрлийн технологи дээр шалгалт өгсөн хүмүүс илүү гоё хат болчихж байгаа гэсэн. За энд бол CCNP-гийн core-ийн агуулгын талаар задлаад харуулсан байна. Тэгэхээр энэ CCNP core 1 version 1.0-ийн үед бол architecture 15%, virtualization 10%, infrastructure 30%, network assurance 10%, security 20%, automation 15% гэдэг нийтдээ 100% агуулгаар энэ core exam болох боломжтой байна. CCNP бол CCI тийм. Энэ илүү дэлгэнгүй мэдээллийг та бүхэн авч танилцъя гэх юм бол CCNP network core blueprint гэдэг дэлгүүрүүгээр онлайнаас хаах юм бол дэлгэнгүй агуулга. Жишээ нь архитектур юу орж байгаа. Процесс нь юу агуулах юм гэдгийг нь бол дэлгэнгүйгээр танилцах боломжтой байгаа шүү. За тэгээд CCNP болон зөв бэлдсэн байхад бол
ямар шалгалтыг бол амжилтад авах боломжтой. Тэрээс илүү сонирхолтой болж байна. Тийм илүү сонирхолтой болж байна. За тэгээд асуулт хариулт эдээс асуулт хариулт байвал хариулахад бэлэн байна. За асуулт хариулт байвал манайхан чат бичээд байгаарай. За эхнийх асуулт гарч иж байна. Аккаунт дээрээ цуглуулж явах уу гинэ. Тийм ээ. Та нөгөө Cisco-гийн нэг ID байгаа, Cisco One ID. Тэр ID-гээр ороод харах юм бол ce6cisco.com бас маа. Тэрний линк нь URL линк нь марчиж. Ямарсан тэр өөрийнхөө ID-гээр орох юм бол таны ID-тэй тэр CE оноог холбох боломжтой болсон байлаа. За 18 онд өгсөн CCNP за одоо байгаа хугацаанууд бол хэвээрээ. Тэгэхээр та 18 оноос 21 он хүртэл сертификат хийвээрээ. Нэг зүйл нэмж хэлэхэд нэр сая оноос өмнөх сертификатн дээр байдаг verification code байна шүү дээ. Тэр бүх кодууд хүчингүй болсон байлаа. Он гараад нэг Cisco шинжлэгдээд тэгэхээр та одоо яг өөрийнх нь сертификатыг аваад verification link-ээр тэр кодыг оруулангууд энэ байхгүй болтохгүй байна гэдэг алдаа гарч магадгүй. Тэр тохиолдолд Cisco-гийн сайт руугаа ороод дахиад сертификат авснаар тэр бол шинжлэгдсэн кодтай гарч бүртгэгдсэн байна гэж гарч ирсэн. За сайт руу нэвтэрч чадахгүй. За тэр Cisco-гийн support руу хандах баг. Манай сайт биш учраас тийм. Cisco-гийн сайт бас ерөнхийдөө хоёр чиг код шүү. Нэг нь хуучин чиг код. Нэг шинэ чиг код. Tracking system шүү дээ. Хуучны ороод байвал бас магадгүй. Бас өөр асуудал байвал тэгээ Cisco-гийн support-ууд бол айгүй хурдан тусалтай юм байлаа. CNP Enterprise Training манайх намар гэж төлөвлөсөн байгаа. Тэгэхээр намар хугацаа нь яг хязгаар болох вэ гэдэг нь төхөөлөд цагийн тодорхой болох байхаа. За төгөлдөр тамирын хувьд бол CNS сургалт маань яаж өөрчлөгдөх вэ гэж байна. Тэгэхээр сая blueprint-ийг та сая харсан бол сүүлийн 6 дугаар домен бол network automation бол шинэ агуулгаар орж ирсэн. Тэгэхээр хуучин агуулга бол үргэлжлээд явна. Тэндээ нэмдэг шинэ агуулгуудыг нэмэлтээр ороод явчихна. За зөндөө асуулт гараад ирсэн чинь. За шинэ CCNA-д хэрхэн бэлдэх вэ? Танахаас сургалт хийж гарах вэ гэж байна. За манайх 3 сараас онлайн шинэ CCNA бэлдэх сургалтад явагдахаар бид бэлтгэл ажлыг хангаад явж байна. Тэгэхээр онлайн боломжтой. Хугацаа бол 3 сар гаргаад болно цагаан сарын дараанаас. За даваа сүрэн аккаунт нэвтрэхгүй байгаа гинэ. За тэрийг энэ conversation дуусны дараа эргээд холбогдоорой. Тэрийг шалгаад өгье. За манайх өөр асуултууд байна уу? Төлбөрийн хувьд асуусан байх шүү дээ. За юу ч шалгалтын төлбөрөөс нь ярьж байна. Шалгалтын төлбөрийн хувьд бол өөрчлөлт орсон байлаа. Сонирхуулахад бидэрт ашигтайгаар нэг өөрчлөлт орсон. Өмнө CCNA бол 300 өмнөх түүхийг харах юм бол дандаа өсөж явж исэн. Миний хувьд бол 250 байхны шалгалт өгсөн. 250 байсан, дараа нь 295 болсон. Тэгээ 325 гээд банк өсөж яваад байгаа. Гэтэл энэ удаагийн шинжилтээр бол шалгалтын төлбөрийг багасгасан байлаа нэвтрүүлгээр. Тэгэхээр CCNA нэг экзамен би буруу санааг бол $190 хүрээнд Монголд
авах боломжтой гэж өгсөн байлаа. Тэгэхээр $190 та шалгалтаа бол өгөх боломжтой болсон. Тэгэхээр $325-аас $195 юм уу да. За ethical hacking та манай менежер рүү холбогдоод асуугаарай. Ер нь бол уулын 3 сард гэж төлөвлөгдсөн байсан чинь сая хойшлогдоод нэлээд хойш идэгчих боллоо. Тэгэхээр ойрох асуугаарай даваасан. За шинэ 2-ын хувьд бол routing switching-ийн хугацаа дууссан байсан. 19 он trouble өгсөн. Тэгээ одоо тэгэхээр нэмж өгөөд SMP болно гэж харлаа зөв үү? Тэгэхээр routing switching нь байж ахта troubleshooting өгөөд SMP болцсон баймаар юм. Тэгээд хэрвээ SMP routing and switching-ийн сертификат нь болцсон болвол сонгох шаардлагагүй. Хэрвээ болоогүй байх юм бол troubleshooting байгаа тохиолдолд troubleshooting SMP-ийн concentrate advanced нь баггүй. Тэгэхээр SMP-ийн core-ыг өгөх юм бол бүтэн болно гэж ойлгож байна. Тэгэхээр шинэгийн хувьд бол шинэ 2-ын хувьд нэг шалгалт өгөхөд болохоор гэж байна. Одоо байгаа тайлбарсан. Окей. За тэгээд манайхан өөр асуулт байхгүй бол энэ удаагийн арга хэмжээ ингээд өнгөлөө. Тэгээд идэвхтэй оролцсон. За бүгдэнд нь баярлалаа. Тэгээд энэ юг би рекординг олон хийсэн. Тэгээд рекорд манай гоё болсон бол бид онлайн дээр байршуулна. Хэрвээ амжилттай болж чадаагүй бол байршуулахгүй хаа. Тэгээд энэ 24 25 хүн ерөнхийдөө энэ вебинарт манай оролцлоо. Тэгээд бүгдээрээ энэ дараагийн карьерт амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Wow.